Ер нь яхаараа нэг хүн Чингис хааны тухай кино болдог ингэ зовж явах хэрэгтэй тийм. Төрийн бодлого гэдэг нь айц. Үс ахаар Монголын улс төрд орж ирлээ. Та нэрээ үс санаад байгаа шүү. Надаа үс санаж юу ах вэ? Би болоо түрүү хэлсэн шүү дээ. Шудраа ёсон төлөө юм. Арчлалын төлөө юм. Энэ Улаанбаатарч бидний гэр орно гэсэн. Тэр нарын хөрөлсөхийнхээ энэ зал дуртай юм аа тийм. Ардын намд бас илсэх гээд очсон чинь намайг болохоор намын сэв суулна гэдэг аваа. Нэг сайхан гэдэг хүнийг бол танаа намд яг хүчтэй жийж гаргаж өндөр хайсан юм шүү дээ. Орой минь үзэгчтэй та бүхэнд энэ орой минь төргий. Цэнзүргүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн манай зочноор Улсын их хурлын гишүүн үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Батлага хүрэлцэн ирээд байна. Танд орой минь төргий. Орой минь төргий. За цэнзүргүй яриа нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Эхний асуулт. Энэ нэвтрүүлэг цэнзүргүй яриа байж чадах уу? Одоо байх байлгүй нэр нь тийм ч тийм. Нэрэнд нь та итгэж байна уу? Яагаад энэ асуултыг асуусан бэ гэхээр таны ер нь өгсөн ярилцлагууд ихэвчлэн Монголын хэвлэл мэдээлэл бол бүгдээрээ цензуртэй аль нэг байгууллагын атганд орцсон тий. Жишээ нь хаалтын гэрээгээр ерөөдөө бол нөгөө нэг манай хэвлэл мэдээллийн чинь бас хөрхий хэцүү шүү дээ. Ядуу шүү дээ. Одоо ямар нэгэн байдлаар татаа завдаг ч юм уу ингээ нэг арга чарга олжож одоо нэг удаа уурамчаа нэг арх тамхины реклам хийж ч юм уу нэг одоо мөнгө төгрөг олдог. Тэр л юм ингээд нөгөө хүнд байдал дээр нь нөгөө монопол компаниуд чинь тоглоул гэрээ хийгээл за энэнийхээ хариуд манайхыг молохгүй шүү ч гэх юм уу гэсэн утгаар нь л би тайлбарладаг шээ. Одоо ч гэсэн тэр бодол чи хэвэр нэ? Хэвэр л дээ. Ер нь тийм л байна шүү. Тэр нь бол хаалтын гэрээний тухай ярьж байсан болохоор саяхан их хурлаар хэвлэл мэдээллийн эрхчлөлийн тухай хууль орох гээд байнгын орон дээрээс буцлаа л да. Энэ хуулийн талаар ер нь та хэрэг мэдлэгтэй байгаа юу? За хэвлэл мэдээллийн хууль дээр бол мэдээж хууль ингээд өөрчлөгдөд амьдрал баян учраас бүгд төрлийн хууль бол өөрчлөгдөж шинжлэгдэж явж байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээлэл бол өнөөдөртөө манайхан бол арай л нэг тийм боожлтын хэмжээнд явж байгаа юм. Хэтэрхий улс төрчид орж ирж нөгөө нэг хянах барих хинэ тэр гэдэг юмнаас бол татгалзах хэрэгтэй болов гэж бодож байгаа. Зүгээр яг тэр нэг эцэд нь яах маах ч илүү нэг тийм нэг редакцаасаа хол байх маах гэсэн юмнууд л явж байгаа шиг үлддэг. Өнөөдөр ч юм бол яг энэ юу хэвлэл мэдээлэл барьж байгаа улсууд бол гол одоо юугаа үүрч явж байгаа учраас оролцохоос өөр аргагүй болов гэж байна. Хэвлэл мэдээлэлд ихэвчлэн 90% нь одоо улс төрчид байна гэдэг тийм судалгаа хийсэн гэж ажлын хэсгийнхаа яриад байгаа байхгүй. Миний бодлоор бол хэвлэл мэдээллийн ард 90% улс төрчид байхгүй. Та юу гэж бодож байна? За 90 цаашаа зүгээр бол жишээ нь бол би бол С1-ийг үнэлж явсан. Одоо яасан бэхээр ер нь өөртөө бол нэг хэдхэн телевиз байсан. За нэг өөрсдийн телевизтэй болмоор юм байна. Сонгол Монгол наашаа цаашаа. Энэ төрэ гэдэг юм бол одоо хэвлэл мэдээлэлээр нэлээд халуулж ирсэн хүмүүсийн нэг л юм л да. Тэгээ бас нэг зөрүүлээд нэг зэвсэгтэй болоё гэдгээс бол үүсгэн байгуулж хөрөнгө мөнгө гаргаж ирсэн. Түүс бол хэвлэл мэдээлэл юм бол яг өөртөө хөрөнгө мөнгө гаргаад энэ чинь бас зөвхөн нэг тийм дэлгүүр нийж байгаа шиг юм биш шүү дээ. Асар хөрөнгө хэрэгтэй. Хөрөнгө гаргаж байгаа хүн тэгээ яах гэд ингээ гэрээгээр хөрөнгө гаргаж байгаа бол гээд иймэрхүү хүүтнээс одоо бас нэг 10 жил болчихгүй яа. Сүүлийн үед бол тэр C1 телевизээр бол үндсэндээ бол сая сонгуулийн өмнө бол яг нэг тийм цуврал нэвтрүүлэг хөтлж ин тэр явж байсан л та төөс өөртөө л аваад явчихдаг л бэл. Одоо бол өөрөө телевизийг саяхан нээсэн энэ зовлонгууд бүгд л амсаа явж байгаа шүү дээ. C1-ийн хэдэн хувь танд байна? 30 орчим хувь л байна. Тэгэхээр та бол нэг нөлөөлөлтөд оролцож чаддаггүй гэсэн. Нөлөөлөлтөд оролцож болж байгаа. Энд чинь дараа нөгөө хөрөнгө мөрөнгө нэмсээр байгаа нөгөө эхлээ 100% байж гал ингээл өөрчлөлтөл явагддаг юм л да. За арчил сонингийн хувьд бол анх үүсгэн байгуулахдаа Монголын арчил холбооны сонин байсан. Арчил холбооны дараагаар очоод тэр сонийг аваа явахаас өөр аргагүй байхгүй. Тэгэл явдаг зөв сүүлийн үед миний тухайн нэг аваа юм гараад идэв төс энэ юм зөв бодлогын юмнуудыг дэмжиж яваарай л гэсэн нэг тийм юм ярьдаг юм л. Монголын мэдээ сонин. Монголын мэдээ сонин би нөгөө нэг Эрдэнэ Эрдэнэт гэж байсан манай намын дараагаас Эрдэнэтээс аваад нэрнийх гоё юм гээд авч ирсэн. Дараа нь басалцаа энэ ерөөсөө нэг ганц сонинтойгоо сонинч өөр нийл алдагдлаа. Одоо айлгой арчил гэсэн нэртэй болохоор юу яадаг ч юм. Тэгээ нөгөө нэг зардал нь ихсээд ирэхээр тэр менежмент гэдгээр нь тэгээд бас өгсөн. Тийм л. Зайлвалдоо тэр юу тираж марааж нэг баг шүү дээ. Тэр үгээр нь хийв яах. Өөрсдөө аваа явах хэрэгтэй юм байна.
Одоо бол танаас нэг татаас авахааргүй болцсон биз дээ. Одоо бол ер нь бол авахгүй бараг жил гарсан болж байгаа шүү. Ер нь бол ингээд заа ингээд та нар өөрсдөө мөлхдөг юм уу, алхдаг юм уу тэрүүгээрээ та нар өөрсдөө яваа гэл ингээд. Тань шиг ингээд ил одоо над тийм телевизэн тийм сонирн байдаг хэлчихдэг нь байна л да. Хэлэхгүй нөхдөөс чинь болж л одоо биднэрт халтай хууль цаан чинь гарах гэдэг байгаа байхгүй. Тэд бүгд л хэлдэг байлгүй. Жишээ нь бүгд тэр тодорхой шүү дээ. Манай монголчин өөрөө жижигхэн ер нь бол хэн юу хийж байгаа маргил хэлвэт юм шүү. Тэгтэл харталт бол арай өөр одоо жишээ нь би бол жишээ нь манай улс төрийн томьсон нэг хэсэг таны сонирч байж үзлээ. Нэг хэсэг одоо ерөнхий сайд байсан Батболд энэ сонирн байж үзлээ. Энэ маягаар ингээл дамжаад яваад байдаг байхгүй. Энэ бидэрт айгу муугар нөлөөлдөг л дөө. Гэхдээ яг тэгтэл оролдохгүй байна гэж байхгүй. Тэгэл оролдож байгааг нэг хэлбэрлээ. Тэр үнэ хэлэл явчихгүй. Өмнө хэлэл явахаар итгэхгүй байгаа юм чинь. За яг энэ сэдвийг хоёулаа орхиё. За та өмнө засгийн газарт сайд байхдаа засгийн газараас гарах үедээ нэлээд хатуухан ярилцлагууд өгчээсэн. Би нэг санаж байна л да. Жишээ нь төмөр замын бодлогын тухай, сайн шанд цогцлбарын тухай. За энэ засгийн газар, шинжлэлийн засгийн газар төмөр замын бодлогыг төр өөртөө авлаа. Тэнд ажиллаж байсан хувийн компаниудаас бол одоо төмөр зам барих эрхийг нэгсэндээ шилжүүлж авлаа шүү дээ. За дээрэс нь та сайн шанд цогцлбарын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Таны командд 9 сайд байгаа юу? Гөөгүй эн чинь ерөөсөө ийм юм байна. Одоо ингээд төмөр зам сайшин тэгээд харахаар л Батболог гэсэн нэг юм харагдаад яригдаад байдаг. Хамгийн ярьсан хүн нь энэ бодлогыг түүний чинь үе үеийн засгийн Монгол улсын засгийн газар улсын хурлаас гаргасан хууль болоод тогтоол болцсон юмыг засгийн газар хэрэгжүүлэх ёстой байхгүй юу? Одоо бол Алтан уугийн засгийн газар энийг хэрэгжүүлэх ёстой. Түүс Батболгийн энтер гэсэн юм бол биш. Одоо төмөр замын сайд ч өөрхөн болцсон. Засаг дээрээ ярьж байгаа. Хамгийн анхаарлын төвд байгаа. Энийг бол өнөөдөр хүртэл яриад явж байгаа. Тэгэхээр Алтан уугийн засгийн газар, Алтан ууг буюу Арчис намын засгийн газар дээр энэ ажил үүрэг болоод явж байгаа. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр миний нэртэй холбогдсон болохоор энэ хүн хийх ёстой гэж одоо Твиттер ч юм уу юу муугар ингээл бах юм ярьдаг баг. Энэ засгийн газар хийх ажил. Харамсалтай нь өнгөрсөн 4 жил чинь бид нар засагт байхдаа яг 2010 онд их хурлаар энэ том бүтээн байгуулалтын юмыг бол батлуулсан. Энийг алхам. Энэ засгийн газар нь хийгээгүй. Тэгээ энэ засгийн газар одоо би Батболдын засгийн газрыг хэлээд байна л да. За энэ засгийн газар бол ингээд бид нар яахгүй байна. Бид нар ч хоорондоо энэ нэрийг яриад тэгээд нэг сард бол засгаас гарч байгаа. За энэ хавар энэ ажил эхлэхгүй. Тэгэхээр бид нар сонгуул болоход та нар нөө хийн гэсэн ажил чинь хаа байна гэсэн. Иймэрхүү юм болсон. Тэгээд яг төмөр зам гэж ярьдсан болохоор би зүгээр гайхаад байдаг. Батболд бол боловсралтай юу боловсралтай, хэл устай юу хэл устай, сайд дарга байсан уу байсан. Одоо бүхэл төрлийн юм энэ хүнд байгаа байхгүй. Мөнгө үзсэн үү үзсэн, нүднийх нь хор гарсан уу гарсан. Мөнгө байна уу байна уу байна. Хувьсаж тэгэд энэ төслийг аль болох гацааж нөгөө талдаа хий дэмжих гэж явдгийг хотоо хүртэл би ойлгохгүй байдаг байхгүй. Тэгэл ярилцлага болгон дээр энийг хэлдэг. Би уулзаач хэлдэг. Тэгэхээр юу гэх вэ? Хотлоо энийг л гэл ингээл одоо ямар бодлого байдгийг одоо бүү мэд одоо төмөр зам гэж ярихаар бид нар чинь байгаа нэг төмөр зам байгаа 47 оноос эхэлж барьсан энэ төмөр зам чинь Монгол улсын эдийн засгийн хичнээн юмыг өөрчилж тийм ээ одоо энэ цахилгаан станц энэ өөрсийн транзит төвөр хятад Оросоос орж байгаа бараа тавар муу хэлүүлэл яваад байгаа байхгүй эдгээр хоцрогдсон ч гэсэн тэгэхээр энэ төмөр зам гэдэг юм бол эдийн засагт ямар өгөөжтэй хүн болгон мэддэг. За богонд сууж явж үзээгүй юм байж магадгүй. Гэхдээ л эдийн засгийн өгөөж нь бол асар өндөр байхад энэ 21-р зуунд тэр нэг шинээр баригдсан хурлаар баталсан төмөр зам бол барьж гал ёстой байсан. Би нөгөө нэг хувь хүнийг ингээ гайхаад байдаг байхгүй. Шинэ ямар ч дарамт байж болно тэрийг эсвэл хэлчих хэрэгтэй. Тэгэл нэг тийм юу гэдэг дээд зэргээр хөдөө одоо сонгуулиар яваад малчтай ярихад хүртэл ойлгож байгаа байхгүй. Хүй наад чинь бол тэглгүй яа. Одоо Эрдэнэт байна. Сайшаантыг ярил Эрдэнэт байгаа. Энэ нөхөрчин бас тэр Эрдэнэтээс зисмис аваад янз бүр болгоод бүхэл юм хувьдөө ч хувьсгалтай үр ашгийг мэдж байгаа. Зисийн үн дээр $800 хүртэл унж явах үедээ л Эрдэнэт Монгол улсад ашгаа өгч л байсан. Одоо хэдэн доллар өндөр болцсон. Тэгээ сайшаант чинь Эрдэнэтэй 2-3 үйлдэл юм. Тэгээ энэ засаг бол нэн тэргуунд хийх ажиллаа гэдэг бол энэ Алтан уугийн засгийн газар дээр бол бүгдээрээ яриад энэ сайд нар бол үндсэндээ ингээд энэ ажлуудаа хийгээд эхлэн хавар бол. Одоо бид нар чинь засаг бол 4 сар л болж шүү дээ. Тэгээ сая бондоо босгочлоо. Бондын ажлын хэсгийг дахиад Алтан ууг ерөнхий сайд ахлаа явж байгаа ч гэдэг юм уу. Ажлууд бол явж одоо бид нар аль болох баг яриад хавар хурц жото
ангинуулъя гэсэн ийм зүйл. Тэгэхээр харин одоо чинь төмөр замын бодлогыг энэ хүн болгонд ойлгуулж өгсөн ярьсан та байхгүй өөрөө. За сайн шандын зохицолбор дээр ч гэсэн муу адилхан. Тэгэхээр энэ хоёр ажил ямар ч үсэ хийгдэх нь тодорхой болоо боондоо босгоод мөнгөтэй болчлоо тийм үү? Одоо улирал хүлээж байна. Ийм байгаа болохоор би улирал хүлээгээд бас зүгээр суудгүй. За. Цаас маас эн чинь цаасны ажил байх. тендер мендер яг уу манайх чинь 4 улиралтай гэдэг боловч 6 сарын ажлын улирал 6 сар нь хөлдөө төвл газар шорооны ажил. Энэ хооронд бол тэр баган тэр цаасныхаа ажлуудыг хийлгээд байгаа юм. Тэгэхээр одоо би таныг хэрн та одоо сайхан happy вэ нүл гэж асууад байна л д. Ажлууд нь явхаар болчлоо. Засгийн газар энийг хийн гэд хэлжтэй мөнгөө босгочлоо. Хийгээ явуулж байна. Энэс илүү яаж happy биш байх уу те. Сая жоохон утаант яваад хоолой хорсчлаа гэс. Энэс л амт яваад байгаа шүү дээ бол. Та ер нь тэгэхээр за одоо ингээд төмөр замаа барихад сайшаан зохицолбороо босгоно. Тэгэхээр Монголын ирээдүйн хөгжлийг танд ямар санагдаж байна? Энэ байж энэ Монгол улс цаашаа яаж хөгжих нь гэж та бодож байна гэж биднээс асууж байна. Азийн хөгжилтэй орны нэг болно. Одоо нөгөө нэг энэ том дэд үтцүүд гараад түүхий дэвд ч ухаал хил давуулж хаяад идэг л шийдэх хүн. Өнөөдөр Монгол улс 15 сая тонн нүүрс экспортлоод яг Монгол улс байхгүй шүү дээ. Нөгөө хувийнх нь л байхгүй. Бидний нөгөө нэг татвараар олсон мөнгийг аваад зараад байгаа нөгөө хөөсийн эдийн засаг гэдэг чинь байхгүй. Тэгэхээр улс өөрөө энийг хийгээд ирэхээр нөгөө хүн болгонд очдог. Сая та нар Норвегийн тэр явсан баг тийм ээ. Норвегийн сан энэ ч яг л ингэж улс орн ингэж хөгжсөн байгаа байхгүй. Маш богино хугацаанд монголчууд өөрсдөө тийм одоо юу юм бэ хөрвөх чадвартай одоо ийм улс учраас энэ хөгжил бол дороо ирчих болол гэж. Бид нар бол Норвегийн санг бол та дэмжиж байгаа юу? Дэмжин Норвегийн сан чи өөрөө 30 40 жил зовж одоо нэг юм энэ одоо хэлбэрийн зөв юм байна гэдгийг олсон байгаа байхгүй тий. Одоо өөр газар байрлуулад ашигтай газар байрлуулад тэрнийхээ олсон ашгаар нь хүмүүстэй тараад манайх шиг бүгдийг нь очиод ингээ халагдчих. Эдийн засаг руу хийчихдэг үү? Тий. Эдийн засаг хэрэгтэй халамжлалтай. Одоо тэр 5 толгойг бол үнэхээр хүний хүн шиг хандсан байгаа байхгүй. Бацуурга ярьслага өгсөн мэт. Тий. Тэгээд би баярлцгүйд Бацуур гэдэг хүн гарч ирээ бас надад нэмэр боллоо. Урд нь намайг ярихаар энэ бодлоо ингээ хордоо яриад байгаа гэдэг. Үүндээ бол нөгөөхөө явуулах гал нөгөө улсын бидний 5 толгойг л тэгж хүн шиг ярьсан баг. Хоёр нь яагаад ганцаар яриад байсан? Зөндөө ус ярьсан шүү дээ. Тэгээ намайг ингээ ярихаар та гол дүрийнх байсан юм уу? Мэдхгүй тас. Тэгээ бүгдээр л ярьсан шүү дээ. Илүү зарагч маягтай л байсан юм байна. Тийм л байна л да. Та яг тухайн үед ярьжсэн зарим нэг материалуудыг баримтаар би одоо хууль хяналтын байгууллага шалгуулна гэжсэнийг би санаж байна. Жишээ нь МСС-с Монголын засгийн газартай доктортой байдлын гэрээ байгуулах 70 жилийн тийм гэрээний төсөл оруулж иржсэн тийм үү. За тэр 5 толгой дээр жишээ нь ерөнхий сайд байсан Батулд өөрөө хувь эзэмшдэг байсан. Тэр хувиа бэлгэлсэн юм уу эсвэл зарсан юм уу? Хэрвээ зарсан бол татвар төлсөн байх ёстой. Энэ мэтчлэнгийн баримтууд та нэлээд олон баримт ярьсан л та. Энийг шалгуулна гэж та шалгах газар нь өгсөн үү? Хууль яг одоо сонгуулийн өмнө байсан. Ямар ч байсан энэ асуудлыг ингээд шалгах Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд нөгөө нэг урт нэртэй нэг айгу том телевиз байдаг шүү дээ. Тэрүүгээр тэр сэтгүүлч оюун чимэгтэй ярьж байсан. Тэгээ шууд нэвтрүүлэг учраас би нөгөө нэг 6% моргжийн зээлийн тухай ярина гэж хэлээд ороод гинтүүлээд ярьсан байхгүй. Дүүсэж бас л цензур төлөш. Тухайн үед яагаад тэргээр тэгж ярьсныг гайхацсан үндэсний телевизээр тэгж тэр юм ярина гэвэл оруулахгүй. Орон сууцны тухай ярина гэж хэлж ороод тэрийг гинтүүлээд ярьсан баг. Дараа нь оюун чимэг энэ бас загнасан гэсэн. Чи одоо яагаад тэр чинь бол бүх юм баримттай байхгүй. 70 жилээр гэрээ хийнэгдчих үг гэсэн юм болохгүй шүү дээ. Улгаа хэлээд авцсан. Удлаа хэлээд авцсан. Тэгээд дахиад дэрүүн дээрээ эрх мэдлээ ашиглаад 70 жилээр гэрээ 5 толгой болохоор нөгөө юу шингээд хайцсан. Тэгээ одоо энийг ярихаар төрөө авцсан, засгаа авцсан гэдээ ярихаар хүмүүс бүхэнд битээ одоо ингээд сайд болчоод нэг компани яриад игээд байдаг юм л. Гэхдээ ярихгүй бол арай болохгүй болчоод байна л да. Тэгээ одоо энийг бол сая засаг гарч ирээд хамгийн түрүүнд цуцалсан одоо тогтоол бол энэ төмөр зам дээр хууль бусаар өгсөн тогтоолоо гэж одоо 4 сайд ахалсан байгаа. Батбаяр сайд, Ган хуйг сайд, Ганс сайд ингээд ажлын хэсэг засгаас байгуулаад тэр ажлын хэсгийн дүгнэлтэд засагтай танилцуулаад ингээд цуцалсан юм. Тэр гэрийг цуцлаад төмөр зам төр өөрөө бодлого авах бас гайхчлээсэн л та.
болж л байгаа юм байхдаа MCS Energy Resource эрхийг зөрчдөг засгийн газар байдаг юм багтал гэж бодож харж илээ л да. Сүүлийн жилүүдэд яагаад гэвэл ийм юм ерөөс гараагүй байхгүй. Тэр чинь 2 удаа шүү дээ. Манай нам 1 сар засгаас гарахад тэр өдөр нь 3 дахь өдрөөс 3 дахь өдрийн засгийн газрын хурлаар 70 жилийн гэрээ оруулж байгаа байхгүй. Та гэрийг нь сая бол засгаас сонгуулиас өмнө 5 сар дахиад ийм болж. 2008 оны сонгуулийн өмнө яасан бэ гэхээр нөгөө урагшаага нарийн царигтай төмөр зам тавиаг сонгуулийн өмнө бас өгсөн гэл ингээл улаан цаймал авилгалын хэрэгэлтэй энэ бол. Авилгалтай тэмцэх газар өглгүй яг хүн чөө бид чинь 100 200 гуулаа нөгөө арц олгоныгоо хийдэг дагуулаад хэнчээд юу хэвлэл мэдээлэл авчих гэсэн. Тэгээд нэг өдрийн дотор байхгүй болсон. Айгу хурдан шуурхаар гэж би яаж вэ? Би ямар мөрдөгчс мөрдөө болтоош баримтуудыг л өгсөн шүү дээ. Тэгэл хэрэгсэхгүй болсон гэсэн үг үү? Хэрэгсэхгүй болгочих. Улаан цай тэр зайсанд бүгдээрэл тэгэл нөгөө нэг MCS-ийн байранд амьдардаг тэр үнэн нотлогдсон. Тэгээ би ямар камераараа ингээд өглөө отоо сууж хэлтэй шүү дээ. Хуулиараа болохгүй. Авилгалтай тэмцэх газрын ажлаа эхлэсэн шүү дээ. Хийгдүүл юм байлээ. Таны эсрэг мэдээлэл өгчөөсөн MCS компани дэд ерөнхийлөгч одоо тантай хамт их хурлын танхимд сууж байгаа те. Инх хамгаалан гэж юм байгаа шүү дээ. Өсвөлөөс сонгогдсон. Тэр нөхөр ер нь тантай уулзаж юм ярьдаг. Уулзаал ярьж дээ. Тэр чинь бол тэр өөрсдөө ажлыг бол их тийм ариун юм хийж байгаа гэж л ярьдээ шүү. Тэр ойлголцох юм л. Энэ талаар тантай ярьсан гэж юу? Инх хамгаална уу? Ярьсан. Гишүүн болсон хойно. Тухайн үедээ болсон мэдээж. Уулзаал ярьдаг. Зөндөл ярьдаг юм л. Хамтраад явъя тэгээ ингээ гэл тэгэл. Ерөөсөө цаад болж байгаа процесс нь болохгүй болох хамтрах ямар ч үндэслэл байхгүй. За одоо тэгээд ямар ч үсэн засаг авчлаа. Ажил бол урагшаа явах нь хэрвээ энэ ажил ямар нэгэн байдлаар доголдоод зогсох юм бол та өөр ажил байхгүй шүү дээ манай Монгол улс чинь. Энэний төлөө ямар нэгэн эрсдэл хүлээхэд бэлэн. Одоо тэгээд ямар их үн төлж чадах уу та? Одоо тэгэл олон нийтэйгээ телевизээр л ярьдаг багт. Нөгөө зорилго чинь Монгол улс чинь Азийн бар болох гэсэн ингээ явсангүй. Миний буруу байсан байлгүй дээ гэдэг юм уу юу. Одоо сая ярил да энэ Өмд Солонгос тэр Багчин хийгээд ерөнхийлөгч хэдийгээр диктатор гэж хэлдэг ч гэсэн энэ орныг хөгжлийнхэн платформ дээр нь тавьсан байхгүй. Тэгээд гэр бүлийнх нь хүнийг буудаад дараа нь өөрийг буудаад сая охин гарч ирэж байна гэдэг чинь тэр эцгийн буюу яваад шүү. Тэгээд тэр ард түмэн сая тэр сонгуулийн дөнгөл бол яг Багчин хийгийн үеийн ахмадууд энэ сонгуульд идэвхтэй орсноор энэ хүн залуу үеийн сонголтыг дэмжиж гарч ирж байна гэдэг охины нь одоо 60 хүрч байгаа юм да. Насан дээр. Тэр нь ч нэг хэдийгээр бүтээгч хүнийг тухайн үед золиос болгоод ингээд дарангуулагч гэж юм дараагийн болсон ч гэсэн тэр хөгжлийнх нь юу санагалцдаг юм байна л. Тэгэхээр бол бодлогын тэр чинь хэдэн он байсан. Хамгийн ядуу одоо орон байлш Солонгос ч. Одоо л юм олон мундаг тэр сериал хийгээл олон баатруудтай болгоод ирсэн түүхэндээ бол байхгүй. Манайхан тэдэн 100 жил янз бүр болоод хятадууд дараа нь Японууд очил явсан юм байлаа. Тэгээд тэр 50 эд он 60 оноос эхэлж явсаар байгаа л хөгжлийн бодлого яг манайхтай адилхан байхгүй. Нөгөө нэг Японоос тайны төлбөр авах гал мөнгө нь ороод ирсэн. Тэр нэг Америкуудад лоббид болж тэнгуут нь конгресс дээр хурал яасан хүүхдийн мөнгө өгнө. Эхчүүдийн мөнгө өгнө. Гэтэл тэр ярьж байгаа их хурлын гишүүд ямар ч хариуцлага. Тэгэл орой нэг хэдэн компаниудын лоббинд орцсон казинодор очиод архитал уугаал казино тоглолт гэсэн гэж. Тэгэл тэрийг төрийн эргэлт хийж барьж базаал ерөөсөө ингэхгүйгээл тэр одоо энэ ч хамгийн анхны урдны замыг тавьсан чинь өөрөөс нь өөр одоо тэрийг дэмжиж исэн байгаа гэх юм. Тэгэл ерөөсөө 60 хэдэн оны сүүлд 20 жил дараа буюу 88 онд юу боллоо? Мэдгүй. Сеулийн олимпик авсан шүү. Тэгээд энэ улс дэлхийн том эдийн засгийн орн одоо гол тоглогч боллоо гэдэг олимпиар зарлж байгаа байхгүй. Ерөөсөө анхны амбиц нь бол тэр том амбиц өгч. Ерөөсөө нөгөө хойд Солонгос нь өгчөөд байдаг. Нөгөө социалагруудын үеийн хөгжил. Тэрнийг л давах гэсэн амбиц явсаар байгаа. Одоо зүү үйлдэл байсан юм яасан те. Дэлхийн том орн л болслоо. Одоо манайх бол шинэ өвөр Монголоос давуу хөгжилтэй болъё гэж ярих ёстой юм байна л да. 90-ийн замын үдэ ярьцуулдаг ч тэрүүнтэй адил. Орд сүнүүдээр ямар болсон байна гэх юм. Тэгэх юм бол бас хүмүүс ойлгож л магадгүй. Гэхдээ би бол одоо их баяртай байгаа. Явж болов гэж.
Миний асуулт бол хэрвээ явахгүй бол та ямар үн төлөх вэ гэсэн асуулт байсан шүү. Тэгэхээр та төлөх зарлана. Одоо ийм юмнаас болоод нэг л юмнаас болно шүү дээ. Би авилгал авцсан чинь ямар ч төмөр зам барих сонирхолгүй болчлоо ч гэдэг юм уу. Би амар баяжчлаа. МСС-тэй хувь зэвс болчлоо гэдэг. Тэрийг хэл зарлаа тэгэл явъя гэсэн бодолтой. би танаас айгу тийм гоё хариулт хүлээгээд байна л та. Хэрвээ бүтэхгүй бол би заавал энийг дуусгаж хийхийн төлөө өшөө цаашаа одоо юу гэдэг юм эцээ хүртэл үзнэ ч гэдэг юм уу, тийм хариулт хүлээгээд байгаа байхгүй. Гэхдээ одоо бүх эрх мэдлийг би зүгээр таны түрүүний ярьснаар бол бүх эрх мэдлийг болохгүй л өөртөө авч ижил хийн шүү дээ, тийм үү? Гүү одоо бол хийн гэдэг бол тохирцоо одоо ингээл хийн. Би бол нөгөө засагч нь бутраа явж байгаа. Ямар ч өсөн өнгөс дэлхийс өнөхгүй. Дэлхийс өнөхгүй. Нэг асуудал. Энэ чинь аюул том асуудал тийм. Тэгээ одоо юу гэдэг нэг дахиад нэг юм хум гээл янз бүрийн болчих магадгүй л чинь юм болоод шүү дээ. Тэгвэл одоо бол би эргэлзэхгүй байгаа шүү дээ. Засгийн газраас нөгөө нэг нөхдөд чинь гүгэд гараа авчихгүй байна. Гарч илээ тэгэл орж ирэх хүмүүс нь байж л байгаа. Оронд нь. Тийм чинь юм хийх гэсээр сонгогдсон хүмүүс шүү дээ. Ер нь бол та тэднэр тийм ихтгэлтэй байна уу? Гэхдээ одоо өөр яахан 76 хүн байна шүү дээ. Ихтгэлтэй байгаа юм шиг л байх хэрэгтэй шүү дээ. Тий. Одоо дахиад Батболчиг хүн гарч энэ Монгол Ардын нам тийм хүн тавихгүй л гэдэг. Тэр хүн чинь ерөнхийлөгчөд өрсөлдөх гэдэг юм шүү. Мэдхгүй. Тэрх арайгүй л гэдэг. Тэгвэл та юу ч хийдгүй үнийг гаргаж тавьж болохгүй шүү. Хамгийн их юм хийсэн өстой эдийн засаг бол актер хүчтэй өсрөнгөө хөгжсөн оюутлахын гэрээг зурсан эдэр гэл одоо гавьяа зүтгэлийн зөндөл дуудлаа та сая юугаар. Тэгвэл тэгээ цаг хугацаа харуулах. Сонгуулаар стол цаг хугацаа харуулах байх. Харин та тэр Батболдын 5-7 он лицензээ яасан тухай сонирхож үзсэн үү? Гэхдээ тэр чинь их тодорхой юм болсон шүү дээ. Нөгөө том бидний 5 толгой бидний ингэж яриа л да. Нөгөө 2.7-од өөрөө орж байгаа шүү. Би ч орж. Бидний 5 толгой явахгүй болохоор нөгөөх нь яваад ахаар энэ хүний хөв байгаа гэд манай тэр Бортуна Батбаяр гэдэг одоо хөгжлийн яамны сайд асуусан. Зарсан уу? Зарсан гэж. Зарсан бол хэдээр зарсан бай. Тэгвэл татвараа төлсөн үү? Зараагүй бол хэдэн хувьтай байл гэж. Ашиг сонирхлын зөрчлийн яриад байгаа л ингээл юм байхгүй. Юу тэр хэвлэн мэдээллийн ард тий улс төрч байдаг юм чи шал үг том юм байхгүй. Тийм юмыг өнөөдөр ямар ч хэвлэл мэдээл ярихгүй байна гэдгийг л гайхаад байгаа байхгүй. Одоо ойлол ярьж байна л итүүн би нэг юугаар ярьлаа тоосон. Энд ч тоохгүй л байсан. Өлгөөд ерөөсөө юм явахгүй шүү. Хөрөнгө орлогын мэдүүлэгт байхгүй байгаа. Байхгүй. Тэгэхээр хүний юм үзэх гээд байгаа биш байхгүй. Нөгөө бидний том 5 толгойг ингэж хайчаад өөрөх нь юм яваад байгаа нь баримтан тэр байна л гэж. Сая тэр Петровсын оюун гэрлэгчл 2% 80 сая доллар зарсан шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр чинь Батболд 2% биш л байхгүй. Дор хаяжл. Батболд чинь нэлээд их хувьтай байсан. Тэгээд тэр нь үл мэддэгдэх байж болохгүй үстэй. Одоо хүртэл мэддэггүй юу? Тэг мэддэггүй. Тэгээ ерөнхий сайд байгаад байсан. Тэр л эсвэл би тийм буруу юм бодоод хийдэх юм уу? Надаас өөрөө ярихгүй болох би бас заримдаа бод би эсвэл буруу юм бодоод яриад байгаа юм байна та гэд. Та ер нь ингэж байгаа оронд МСС-ийн тэр нэг байранд амьдраад тэгээд дугуй хүн амьтантай муудалцахгүй амьдарч болоогүй юм. Бусдуудтайгаа л адилхан байж болоогүй юм. Мэдхгүй одоо тэгэл болохгүй л байгаа юм. Тэгдэм билүү. Харин Петровсын оюун гэрэл гэснээс та дээр нэг жиргэн дээр тэр нөгөө нэг British School-ийн тухай жиргсэн байсан санагдчихэв. Эко сургууль барих нэрийг зөвшөөрөл авсан байсан гэд яармагдах. Одоо бас л хүн болгон энийг ярмаар байгаа юм л да. Одоо тэр хүмүүс шүүмжлэх хоёр одоо засаг авчаад ингээл хувийн компанид руу дайраад ах ингээд. Энд чинь хувийн компани биш байхгүй. Өнөөдөр энэ дархан цаацд богд дуул гэдэг маань бараг дэлхий дээрх анхны дархан цаацтай уул гэж яригддгийм байл. Тэг. Өнөөдөр ам болгоныг бид нар яасан. Зайсан гэдэг газар юу болгоо хийцэн тийм ээ. Ямар ч төлөвлөлтгүй бүр ингэ Багтангэрийн ам гэж. Нөгөө талдаа нүхтийн ам гэж байж байгаа. Ямар болцоо нүхт рүү орж үзсэн үү? Ямар ч төлөвлөлтгүйгээр дахиад тэр 2 жилийн дархан цаацд уулыг сүйдийг хайцсан. Бид нар чинь шүүмжилдэг ус одоо нүхтэд улс төрийн товчооныхаа амьдрал гинэ. Пөөх энтерэл одоо юм болцоо. Одоо дахиад энэ богд уулын өвөрлүүн дайраад гэж арцтай ам гэдэг юм л. Би энийг ягаад би өөрөө тэр яарам гэх байхгүй. Одоо за нэгсгээс ингээл гадныхын ч юм уу дотных ирлээ буула энэ богд уулч ингээ сайхан ингээ дүнхийгээ байж юмар байгаа юм л. Одоо
эко сургууль гэдэг худлаа нэрээр тэнд байр аваад орон сууц барьцсан. Гэхдээ бид нар зөвшөөрлийг ханаас авдаг? Хотын захиргаа юу, байгаль орчны? байгаль орчны яамаас авч. Хиний үед За авсан? би яг хинээс авсныг мэдэхгүй байна. Тэр чинь амар зайлтай баг. Одоо тэр зайсангийн хаман дээр чинь та нар санаж байна уу? Хүүхдээ нэг юм дуунад яваад тийш юу төлөө нэг мотортой. Дөрөнд хуйг төлөө. Биш нэг юм мотортой. Жижиг юм дуутай нэг катер. За. Тим нэг юм ирэхээр авсан байхгүй. Тэр юу брич скулийг үү? Биш зайсан яриад дээ шүү дээ. Зайсан. Тэгээд юм дугууны замтай энэ хүүхдийн тоглолт юм гэж аваад зөвшөөрөл авангуудаа тэгээд орон сууц болгочтой байхгүй. Одоо тэр санаж нүг үе тэр орчлон сургууль гэдэг нэг юм байраад орон сууц байж тэнд чинь юу байлаа? Залуу техникчтэй биш ээ. Залуу байгальчтай станц гэж байсан баг. Харин нийтийн тэр тарьдаг. Бид нар хүүхд багт тэр байхгүй болцсон. Одоо энэ богд уул руу чи ингээд дайрж орж байгаа байхгүй. Тэгээ энийг болиулах үүргийг би нэгэнт яарамгийнх байна. Тэгээд яриад байгаа ухаантай юм л да. Тэгэл ингээд ярихаар чи юусэн гэл юм ярихаар нөгөө бөөс рүү орчдөг гэдэг шиг. Яг зүгээр ярихгүй яах юм бэ? Одоо богд уул чин зайсан шиг нүгцэг болох гээд байна. Энэ дархан цаац данкныхаа уулыг ядаж өврийг хамгаалъя л гэдэг байна. Таны гэр хаана байдаг вэ? Манай гэр ч одоо яармтлаа байдаг. Зайсан төв шүү. Биш. Өөрөө зайсанд хамт амьдрчаал тэгээ бусдыгаа яриад байгаа болов гэж бодлоо. Чи барьчгүй. Илрүүлчих шиг байна. Зайсанд байдаг юм уу? Тэгээд энэ бүгдийг ярихаар хинч сонсохгүй үлгэж авахчгүй байгаа. Тэгээ хэвлэл мэдээл таг Бичихгүй. Сонсоо. Арга ядаад нэг арчин сонилгоо би хэзээ нэг уурсан. Хүн гээд юм яриад та нар яагаад дугаасаад бас та нар гэрээ хийцэн өгс чи нэг муу усан юм гаргасан л байлээ. Зовлонтой шүү дээ. Ер нь бол хаалтын гэрээ байдгүй байдаг. Энэ бол нөгөө хийж байгаа усаад бодох одоо болоо шүү дээ. Энэ хүмүүс нь одоо ядуур л ийм байхад ройстой гудамжаар явж чадахгүй шүү дээ. Би чинь ройс авцгээд унаа явахгүй нь ерөөс юу хүрдэг байхгүй. Зоригч биш юм аа нэг тийм. Тэгээ гадныхаа ирэхээр нэг юу яадаг ч гэдэг юм уу одоо. Түрээсэлдэг тийм ээ. Түрээсэлдэг юм аа юм болд. Жочи ирж ирэхт нь бас нэг хэдийгээр зам мам муу царимуудаа ч гэсэн нэг гайгүй машинаар тосоод авчихар чинь нэг зэндээ. Хөрмөнд түрээслээд байдаг Rolls Royce таних биш үү? Би ч таних тэрийгэ түрээсэлт юм байна. Тэр нэг урт цагаан нөгөө жуудаач зориулж авсан нэг юм урт цагаан лимуз. Би өөрөө авахгүй шүү дээ. Манайхан л захиалал тэгэл аваад ирсэн. Тэрийг хаяа хөрмөнд гуйд юм байна л да. Тэгэхээр нөгөө жолооч нь бензинийхээ мөнгийг өгөө гэдэг л байхгүй юу. Би ямар өөрөө тийм автобус урт машин унаа яваад л тааш. Хаяа нэг чуудаач багаараа ирэхэд нэг дархан мархан л явдаг тийм. 21-нд та хаана байсан дэлхий сөнөх гэж байхад. Айсан уу? Айгаад сүд. За. Та хөдөө явсаа. Гэр өрөөд гарсан уу? Юу гэж тэгж. Танай нэвтрүүлэл зурагтлаа байхын 21-ийг ярих шүү дээ. Манайх 21 сони юм байна. Бид нар бас би юу энэтэйг нэг айгаагүй ухаантай гэдэг юм. Ерөөсөө л дэлхий даяараа юм болсон байгаа байхгүй. Ер нь бол тэгээ тийм тэгэхээр юу гэж яах хүн төрөлхтөнд бас нэг тийм нэг сигнал авдаг тарих байдаг юм шүү дээ. Тэр Оросын мэдээ энэ төр харлаа тэр BBC энэ мэдээ харсан ч тэр нөгөө Маягийнх нь газар очсон хүмүүс яаж юм бэ? Үнэшмэр юм байна. Тийм юу? Манайхан ч ганцаараа биш юм байна. Яг хүмүүс айгүй дургуутсаж ууралж исэн л да. Би ч бас ууралж лээсэн л да. Тэнэг хүмүүс шиг гэдэр гэжсэн. Сүүлд бодоод байхна хүмүүс амьдралд хайртай юм биш. Тэр нэг чи айгүй өөргөн сигнал байгаа байхгүй чинь би тэр нэг оройн мэдээ үзсээр илэг ус 190 хүн архи ууж нөгөө нэг архитаж нөгөө дэлхийг сөнө гэж яасан манай ирүүжүүл хачаалаад аахгүй гэсэн. Татаж унагсаа. Сөөрхөд яваас архи ууж зараад тэгээд тэр чин архи уудсан юм шүү дээ. Болчихлоо шүү дээ. Шалтгаан гарсан. Тантай ингэж ярихаар яагаад ч дандаа лемсээс Петровс руу яваад орчтой. Яста таны хэлдгэр нөгөө юу бөөс босд нь ярихгүй шүү дээ. Монголын улсын эрх ашиг гэж байх ёстой шүү. Монгол улсын засгийн газар гэж байх ёстой. Монгол улсыг шүү дээ.
Монгол улсын их хурал гэж байх хэвээр хэдийгээр өнөөдөр бид нар хувийн компани ч гэсэн Монгол улсын компаниуд байхгүй. Энийний эрх ашиг хитрхи доромжилж, хитрхи ингэж бүх юмыг мөнгөөр шийдэж болдог гэдэг юмных нь эсрэг яваад тагаад яриад байгаа юм л да. Та нар ч гэсэн ярих хэрэгтэй. Бид нар ч гэсэн ойлгох хэрэгтэй ингэж болдгоо юм байна. Одоо сая дээр дэлхийн мэлхий сүнэн гэдэг дээр бол идэж ч жоох юм бодсон болов гэж бодож. Тэр нэг ямар осгон лам гарч ирээд бас нэг алгадаа байс тэр. Нөгөө юунд спонсорууд нь байлээ шүү. Тийм үү. Уг нь бол спонсоруудаа гарч ирээд алгадаад. Хийдэд нөгөө нэг яадаг ном уншаа суучдаг. Даян хийгээ суудаг. Осгон лам. Осгон баяр. Осгон баяр. Осгон баатар л. Гарч ирээд алгадчихдаг уу? Таныг сонирхлын их зөрчилтэй сайд гэж Тэмүүжин сайд тодорхойлжсэн шин. Тэр асуудал юу болов? Зөрчил яг хуулиар бол байгаа байх. Тэр чинь нөгөө нэг хүнс хөдөө аж ахуй гэхээр хүнсний үйлдвэрүүд гэдэг нэг юм байгаад байдаг. Энэ хүнсний үйлдвэрүүд чинь ийм учиртай юм. Ер нь бол монголчууд энэ хэдэн хүнсний үйлдвэр бензин түгээх тийм ээ. Тэгээ ийм юмнуудаа банкны салбаруудаа бол монголчууд авах ёстой юм шүү гэсэн нэг ийм одоо манай намынхны дотор нэг юмнууд явж ирсэн. Тэр үед л дээ 90 өмч хөвчлөө үед. Тэгээ ер нь бол энэ хүнсний салбарууд гадаадынханд алдагдах юм бол аюултай байна. Бензин колонкуудаа гаднаас авч байгаа. Дахиад Оросууд алдах юм бол аюултай байна. Нөгөө нэг юм түрүүний ярьдаг банк. Банкны салбар бол арчаагүй байж гадны юм ороод ирэхэд бол мөнгөний бодлого өөр юм. Гэс нэг ийм юмн дээр болон тохироод явсан асуудлаас болоод энэ хүнсний үйлдвэрүүд рүү хөвцөөр орсон юм л да. Харамсалтай нь маш хүнд хэдэн дампуураагүй үйлдвэрүүдийн нэгэнд л орж л явж байгаа. Тэгэхээр одоо ингээ харахад бол тэр ашиг сонирхлын зөрчил бол өндөр байна. Миний яриад байгаа юм өөрөө их тийм том зорилготой юм яриад байгаа болохоор тэр мах хадгалтанд арви нэг ажиллаа л тийм ээ. Ингээд авах юм бол байхгүй хүмүүс үл тэрийг нэг яадаг тийм ээ. Тэмүүжин гишүүнд чинь өөрөө багш байсан болохоор хувьцаат компани, хувийн компани гэсэн тийм юм уу сайн мэддгүй шүү. Дараа нь би хэлсэн мах эмпэ гэсэн далгч хэрэг чинь хувьцаат компани шүү. Би одоо нэг 15% эзэмштэй 25 51 энэ чинь 10 хэдэн мянган хүний хувьцаа эзэмштэй үйлдвэрүүд тус та. Ийм байдг юм аа. Тэгээд мэдээж эднэрийн эрх ашигын төлөө бол юм гарахгүй. Гаргалаа гэхэд энэ үйлдвэрүүд нь сэргэхэд нөгөө хэрэглэгчтэй л хэрэгтэй л байхгүй. Ер нь бол гэс нэг ийм тайлбар хэлснээр тэрийг ойлгосон юм уу юм. За ойлголоод байх таач яг. Хамгийн түрүүнд анхаарлын төв таныг ороод ирлээ гэд мань хүнд ярих ч гэсэн бас гоё сэдв байсан баг л та. Тийм менежний голдмол тэгэл гоё айлуулагч гараад ирдэг сте юм бодсон ш. Одоо бол хүмүүс нэг тийм ярихгүй л шүүмжлэхгүй л тэгээ бодвол энэ нөхөр бол тэр нэг махны зөрөөмөрөө гурилын зөрөөмөрөн дээр ажиллахгүй байхаа гэж боддог юм шиг байлаа л дээ. Тэгэхээр талах чихэр махын импэкс эдрийг бодлогоор та авсан гэсэн үг үү? Ерөнхийдөө бол тэр тухайд нэг тэр өмч хөвчлөөсөн илүү дөржирхээ сайд байлуудаа нэг тийм бодлогын юм ярьж байсан. Тэгээд Петровсын оюун гэрэлчин бол энэ никийг авахдаа би хүртэл мөнгө зээлжсэн шүү дээ. Оросууд авах гэдэг юм. Тий. Та энэ одоо тань шиг энийг мэддэг хүн байхгүй. Одоо ингээм одоо л өөрөө тэрийг таг мартчихаг бол мэддэг л байх л та. Нууц шил та хэдэн төгрөг зээлжсэн? Тэрийг ята ярьж байгаа юм байна зүгээр л. Тендерд оролцоход нь л тендерд ороход нь бол ингээ бас ятгах гэсэн одоо Монгол хүн авахгүй наа чинь гадныхаа орж ирж авчих шүү дээ. Тэгэх юм бол бид нар тэр чигээрээ хараат болно. Ядаж жижиглэнгээ бензин дээр дотоод авах яа. Дараа нь Капитрон банкн дээр бас хувь нөлөөсөн үү? Оюун гэрэл. Капитрон банк ч зарцсан. Та өөрийнхөө хувийг зарсан юм уу? Биш оюун гэрэл зараад би дараа нь зарцлаа байхгүй. Би ч төө нэг яг юм банк цанг гэдэг юм дээр өс тохирохгүй юм байл л дээ тэгэл. Тэгэд оюун гэрэлтэй яагаад хамтдаа явж бизнес хийж болов юм бэ? Тэгэхээр яг тэ нөө таард хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл болохгүй юм билээ тэгэл. Хэдэн онд нийтгийн хувьчлал гэхэр чинь тэр 10 жил болж байна уу яаж? 98 96 он хавцал байх нь шүү дээ, тийм ээ. Бас сонирхолтой түүх байна. МСС-тэй бас хувь нөлөөлж явсан юм шүү дээ. Од жаргалтай одтой. Яг тэгэл тендер дээр л болсон компани шүү. Тэгээд одоо бол ер нь нэг бусад орнууд ч гэсэн тэгдэм. Жишээ нь нүүрсний уурхаатай юм уу том уутай компани бол бусад тендерт орох эрхийг хаах хэрэгтэй. Одоо эдгээр чи яаж яах вэ? Тэр байтугай нөгөө нэг сурагчийн нэг юу шүү дээ. Ширээ сандлын тендер хүртэл очиж госчдаг байхгүй. Тэгэл нөгөө тэр салбар нь өөрөө босдгоо гэдэг ч юм уу тэгээд
За одоо наад юмсээсээ болё. Харин та би зүгээр таныг хувь нийлүүлж исэн байж магадгүй л гэж бодлоо шүү дээ. Хувь нийлүүлж ирсэн бол юу гээл ингээл чинь Тэгэл ямар нэг юм дээр мууталцсан ч юм билүү. би зүгээр тэр бизнесийн тэр зарчмыг л шүүмжилдэг байхгүй. Та нар Монгол улс тендер гэдэг чинь бидний татвараар авж байгаа улсын төсвийн мөнгө тийм ээ. Тэрийг аваад нэг нуглаал яваад байна гэдэг чинь аюу хаш бидний мөнгө л байхгүй. Тэгээ архины асуудал байна, дараа нь тэр уурхай асуудал байна гэдэг. Энийг хийгээд байгаа үйлдэлүүд нь аюу тийм цэвдэг гэх юм уу тийм ээ. Монгол улстай хүүтэн байгаад гэдэгт нь тургацаад байдаг байхгүй. За одоо ингээд шинэ жил дараагийн 7 хоногт гарчин. Тэгэл нөгөө монголчуудын ээлжид проблем те цагаан сар боллоо. Махны үн нэмэгддэг. Одоо махны үн гурилын үнийг л одоо бид нар барих гал яван дээр бас амьд бодлого хийгээл юм л да. Яаж барих вэ? Ерөөсөө малчин үйлдвэрлэгч хоёрыг шууд холбох гэдэг. Ингэх юм бол ерөнхийдөө тэр дунд нь байдаг 6-7 ийм дамжлагууд тэрийг багасгах гал амал. Өдөө аж ахуйн биржийг босгож ирэх хэрэгтэй. Өчигдөр бид нар чин дээр оршуулагч малчтайгаа нэг зөвлөгөө хийлээ. Тэрийн саналыг гэл юмнууд явуулж байна л да. Хүдээ ярьж чухам бирж гэж 21 аймагт байгуулах юм уу? Ямар хувийн байгуул? Юу Монгол орон даяар энэ бирж байгаад хүдээ аж ахуйн гаралтай түүхийд биржээр дамжигдаад чинь өөрөө үйлдвэрлэгч байлаа гэж үү. Танад тим нэхий тим юм хэрэгтэй байна гэдэг захиалга өгдөг. Малчтаас тэрийг нийлүүлдэг юм л холбоос л баггүй. Ингээл хийгээл үзье гэж бодож байгаа. Энэ хавар тэгэхээр хямд малын мах идэж болох уу? Болгоно доо. Болохын төлөө ажиллана. Барахгүй бол яг уу дараа жил барахгүй гэдгээ хэлнэ. Тэгээд ийм алдаа гарч яа гэдэг. Нээлттэй яриад явал гэж. Энэ засаг бол юм нэлээ нээлттэй байгаа шүү дээ. Сая арчлын ойгоор та баахан хүмүүст байр хүсэмсэн. Энийг өөрийнхөө өгдөг шүү дээ. Харин жил болгоо өгдөг. Өөрийнхөө хөрөнгнөөс өгдөг үү? Одоо төрийн Монголын арч залууч төрийн бас байгуулах шүү дээ. Орлого байхгүй, төгсөв байхгүй. Тэгээ нэгэн төлөв ийм албаг аваад явж байгаа ч тэр барьцаа нь өчөх хэцүү шүү дээ. 90 онд юм хийцэн эхэлсэн байдаг. Тэгээд харж үзэх газар болцоо энэ арчлих гал 20 жил ингээл одоо ажилгүй төрлгүүд үтсэн ядагдцал байсан л судалтай. Тэгэхээр миний чадах юм бол боломжийнхаа хэрээр нэг шовхотой авахад болох асуудал юм. Ганц өрөөл байр өгдөг юм бол. Бас дэмждэг хүн байхгүй. Дэмждэг хүн ер нь байхгүй шүү дээ. Арчлсан холбоог бол ер нь бол та ер нь нэлээд унтсан байгуулгын л төрийн бас уулгын тэргүүнд болцсон шүү дээ. Алтан үеиг сэдийг та засгийн газараас гарах үедээ нэлээд шүүмжилжсэн. Тэрийг би одоо яг санаж байна. Манай намын дарга ингээд засгийн газар тоод энэ ажлыг хийх талаар ерөөсөө хөөцөлддөг байсан. Одоо шууд хэлчихье гэж хэлжсэн тийм үү. Харин одоо ерөнхий сайд болонгуудаа энэ хүн чинь энэ ажлуудыг эхлүүлж байна. Тэгэхээр энэ бол дэвшил мөн тийм үү? Тэгэхээр ингэдэг юм байна. Би бас наад чинь тухайн үед нөө тэрүүн шадар сайд байсан намын дарга хүн өөрөх нь нам засагт ороход намынхын гишүүн энэ бодлого яхаар яг зовлон нь бол ерөнхий сайд дээр байсан. Тэрийг маань чи ярьдгүй байсан юм. Одоо ерөнхий сайд болоод ирэхээр эрх мэдэл болохоор бүр нэг бүх юм явуулах тийм ирмэлцлэр ингээд энэ 4 сарч бид тэр бас хамтарч ажиллаа шүү дээ. Одоо яаж нэхэр өглөө 8 шуурхай хийж байна. Засгийн газар хагас дээр ажиллаж байна. Ажлын 5 хоногийнхаа бүгдийг засаг дээр биш нөгөө яамдууд дээр ажиллаулдаг юм. Энэ чинь аюу том шинжилүүд гарч байгаа. Хамгийн сони юм нь засгийн газрын хурал цагтаа эхэлдэг болж байна. Харин тийм гэсэн. Урд нь 10 цагт 3 өдөр болдог хуралдаг байсан бол 10:30, 10:45, 11 цаг. Заримдаа ирэхгүй. Одоо бол хагас өдрийн 10 цаг засгийн газар бол яг цагтаа эхэлэл ингээл. Тэгээ нөгөө эрх мэдэл тамга хүнд байна гэдэг чинь өөр юм байна л да. Тэрүүн шадар жинхэнэ ерөнхийдөө тэрийн хооронд тийм их зөрүү байд юм байна. Тэрүүн шадар ч юм бол ажлын хэсэг ахлан тэгээд юмаа танилцуул. Шийдвэр ерөнхий сайд даалах байдаг. Тийм л юм байна. Тэгээд нэг би бол одоо нэг үгийг гიშгтэй таад. Алах байгаа хүн бол тэгэл бүх хүн хатаас шиг харагдал явчихдаг. Зөвхөн. Одоо бол манай засаг бол алах бол сайхан юм зохиол эхэлж байгаа. Ер нь 4 сард бол сайхан зохицтой байна л. Дэндүүлчихгүй юм уу ямар нэгэн за мэдээж алдаа гарах л байлгүй шүүмжлэл нэлээд сонс. Алдаагүй юм гэж байхгүй. Алдаа нь өөрөө туршлага болоод явах шүү дээ. Алдаагүй юм байхгүй шүү дээ. Тийм одоо супер юм бол. Өнөөдрийн өнгөцсөн орнууд ингээл харахад бүгд алдаануудыг бид нар
биднэрт нэг давуу юм байгаа хөгжөөг байгаа давуу болгоё. Алдсан орнуудыг төрүүлж очиод тэр одоо нэг угтаж гүйж төрүүлдэг штэ тийм болол гэсэн тийм л арга мэх хэрэглэмээр юм. Тэгээд тэр Норвегийн сан гэж ярьлаа шүү. Тийм. Алтан гац проектыг та бас нэлээд шүүмжилжсэн. Одоо энэ шүүмжлэл хэвээрээ юу? Алтан гац ус засагт байна. Гэтэ та нар хамтраад ажиллаж чадчих байх шиг байх юм. Би яг алтан гацыг бол үе үедэл засаг руу орчдөг. Тэгэл юу ч хийхгүй байна гэдэг л шүүмжил байсан л та. Тэгээд тэр шүүмжилж гэсэн одоо хэрэг болдог байлгүй. Одоо засагт орсон чинь юм хийял гэж байгаа байлгүй тал гэж. Одоо бол нэг тийм зөрлөлтөд ажил явуулсан юм бол харагдахгүй л биш та нарт. Ямарч байсан. За тэгэл ямар нэгэн засгийн газар огцорхонч гэдэг яриа гарах ч юм уу ерөнхий сайдын асуудал гарахаар л таны нэр ингээл бүх хэвлэр ингээл борооны дараах мөг шиг ингээл ургаал гараад ирд. Дараагийн ерөнхий сайданд батлаг. Ань тийм гараад би өөр тэрийг энэ одоо нөгөө өөр хүмүүс энэ өөрийгөө бичүүлзээ би гэж боддог багт. Одоо л би юу залбирдаг вэхээр нөгөө ажлууд яваасай л гэж залбирдаг. Түүн үзэж тэр та дайлангуй танаа сон дээр тийм нин тэргүнд гарсан ш. Тэр бол хүмүүс удах цаа нөгөөхөө бичүүлж байгаа. Тийм юм бол ерөөс хамгийн нэгдүгээр асуудал гадна талдаа ба дотор талдаа Монгол улс засгийн газар доктортой байх хэрэгтэй. Энэ бол ерөөс өглөө босоо залбирж байгаа. 96-аас 2000 онд хэд огцорсон тийм ээ. Энэ огцруулсан хүн өнөөдөр ямар шоу байдалтай бас юу үзэж байна. Энд чинь хинт ч хэрэггүй юм байхгүй. Гэхдээ ер нь зүгээр хэвлэлүүд сэтгүүлч нар тэгж боддог байж болно шүү дээ. Заавал тэрийг захиалгаар бичүүлээд байх ямар шаардлага байхгүй. Өөрөө ярьсан болохоор би бас бодож байгаа л шүү дээ. Түс тийм байхгүй шүү. Одоо энэ засаг доктортой байгаад төмөр зам авцсан орон сууц босод юм сайшаанд одоо сая тэр хэмэл дагуул магуул хүртэл ярьлаа. Юмтай л боломоор шүү дээ. Юунаас дутдаг юм бэ? Тань шиг ийм хүн ер нь олон байх юм уу? Ямар ингэж ярьдаг хүмүүс. Одоо жишээ тантай ингээл ярихад та ч одоо ерөөсөө энэ улсын төлөө өстө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг зөвхөн хөгжил ярьдаг ийм л хүн биш. Гэтэл энийг чинь энэ ботлого хутлаа ярьж байгаа ингэж байгаа тэгж байгаа ингээл дахиад бичтгэл байхгүй. Тэгээд биччихэл байг л дээ. Зүгээр хамгийн гол нь санаачлаад ярьж ирсэн болохоор Баттулгын төсөл энэ өөрөө ард нь байгаа энэ яав зүгээр авахгүй эдний компани ярьж сайд тийм ээ. Гэн тэг хоцрогдсон байхгүй. Одоо юу гэдэг өөрийнхөө мөнгийг энэ Монгол улсын хөгжлийн төсөлтөнд зориулаад мөнгө гаргаад явдаг тийм хүн бол ер нь байдаг байгаа. Тийм ба. Тэгвэл өөрийнхөө найз нөхдөд янз бүрт бол зөндөө хэлүүлсэн. Чамшигын тийм хүн байхгүй. Зөндөө хүн гаргасан. Тэр нь буруутчдаг. Энэ шижигтэй энэ ер нь л нэг яах гэдэг юм. Буруутахгүй л дээ. Харин тэрийг чинь хүмүүс ойлгоод таныг ер нь дараагийн засгийн хизээ нэгэн цагт ямарч байсан Монголын ерхийсэд болно гэж боддог байхаа. Тийм юм одоо битгий ярьцгаа. Одоо энэ хоёр яриад тэрийг ярьж байна л гэх юм. За. Хитрхи цензур гүтчихлээ. Би таны нэг фэйсбүүк дээр тавьсан зургуудыг харчихсан. Чингис брэнд гэдэг нөгөө машин зурцсан. Өөрөө зурсан уу та тэрийг? Хөө тэр чинь яг зүгээр харандагаар эскиз гаргаад тэгээд ийм дизайн мэдээ хүүхдүүд байгаа шүү. Манай тэр чинь яг ийм бэчүүрөө дүрслэхтэй өссөн болохоор тийм нэг компани байдсан шүү дээ. Тэд нартай хэлээл нэг ийм бол хоорондоо ярьж байгаа л гардаг байхгүй. Тэгээс би тэр чинь компьютераар юм. Би өөрөө тэгээд зүгээр санаануудыг гаргасан. Тэ нэг ийм нэг одоо юу гэдэг Бурят Монгол, Казак Монгол, өвөр монголч гэдэг юм нэг Монгол гаралтай нэг Чингисийн бахархдаг хүмүүс нэгийг аваад ах юм бол бас нэг өөрхөн юм болчих юм болов гэж бодсон. Тэрийг тэгээ орхицсон уу? Гэхдээ тэр чинь манайд төлөхгүй тэр ямар ч хакукод өгөөд тэр Toyota-гийн нэг пост нь бол өгцөн яад бас гайхал. Юу гэж юм машин зарагдтал гэж боддог шүү. Спилберг Чингисийн тухай кино хийж байгаа гэж та сонссон. Сонирхсан гэд. Тэрэн дээр би нэг кино нэрлэгчтэй ярьж хаад тэрийг Монгол Улсын засгийн газар санхүүжүүлэх юм уу? Ямар нэгэн байдлаар татаж ажиллуулж болдгоо юм бах та. Хэцүү л дээ. Засгийн газар орох юм бол захиалагт кино болж. Захиалагт кино өгөхөр чинь хүн үзэхгүй болж байгаа юм. Би бол тэгж л бодож байгаа. Яг тэр Спилберг ч юм бол зах зээлийн өөрөө харж байгаад мөнгө босхын тэр бол мэдж байгаа л гар байгаа шүү дээ. Өөрөө бол өөрийнхөө санааг оруулахын тулд засгийн газарт хамтрахгүй байгаа. Ер нь Чингис хааны тухай нэг 20-д кино байт амжилт олсон кино юм байхгүй шүү. Тэр чинь нэг юу тийм та зах зээлээ мэдрээгүй тэр брэнд дээр мөнгө олох гэсэн санаа л юм шиг байна. Брэнд мөн үү? Тэгээд хийхээр зах зээл нь хаашаа андах юм мэддэг. Монголчууд руу андах гэхээр 3 сая хүрэхгүй хүмүүс байдаг. Тэгээ $100 кино үзэж чадахгүй, $20 кино үзэж чадахгүй ч гэдэг. Тийм л юм байдаг. Хамгийн сүүл тэр Бодров нэг тэр эцэг Бодров нэг Монгол гэдэг нэг кино байсан.
хамгийн гайгүй нь тэр боллоо. Гэхдээ л бас л нөгөө нэг уран сайхныга тал дээр юм уу бас л за томорцсан. Түмэн ишигтэн хизээ босох юм бэ? Ямар ч байсан үйлдвэрийг байгуулад эхэлсэн эхний нэг 200 захиалган дээр явж байгаа. Энд чинь нөгөө сэтгэлийн хөдөлгөөнөөр бас эхэлсэн чинь дэлхийд дээр ерөөсөө юм 3 метрийн өндөртэй 10,000 морьтой зэрэг өшөө хинч хийгээгүй юм байна. Тэгээд одоо яг тэр лүг орсон чинь нөгөө материал ямар байх вэ гэнтэр зовлонтой юм руу орж ийн. Гэхдээ ямар ч байсан энэ засаг масагч гэдэг юм уу улс төр мөр хийхгүй болохоор энэ лүг бол ямар ч энэ жилээс бол ингээ эхэлнэ 200 тонны захиалга авцсан баг. Тэгсэн чинь өвөр Монгол дуурайгаад тийм чулуугаар бас юу хийж эхэлж байна. Гэхдээ явган зэргүүдэлтэй энэ сэлмэ барьсан. Их том юу бид нар амлж авсан юм байлаа тэгээд ямар ч хийндэ. Хятадд ч нөгөө нэг тийм бүр газар дороос тийм бүхэл бүтэнд хороо цэргүүчиг юм олцсон мэт тийм. Тэр чинь нэг илчиг унтсан юм шиг нөхдүүд байдаг л. Тэр хүний харьцаагаар хийсэн нэг 10,000 ч л. Ямар ч тэгэл аялал жуулчлалын нэг бол олсноо хүмүүст үзүүлээл ингээд баг байгаа. Түмэн ишигтэн нийтдээ хэдэн хүний 10,000-аас 200 хүний захиалгал авсан байгаа юм да. Яа одоо бид нар үйлдвэрээ барьж байгаа байхгүй. Энд чинь үйлдвэр байхгүй бол зүгээр за одоо нэг өнөөдөр нэг хийнэ гэж байхгүй. Тэгээ үйлдвэрлэгөө орж байгаа юм мэрэгчлэнгүүдээ бэлддэг юм. Харамсалтай нь манай ихэнх баримлж уран бүтээлчд бүгд өвөр Монгол руу явсан юм шиг. За яа. Ер нь бол тэнд нөгөө зах зээлтэй байдаг, ажил нь. Өвөр монголууд юм уу уран бүтээлчд нь манайхны уран бүтээлийн чадварыг гүйцэтгэв юм байна. Нэг хятад стил рүү ороод идэх ч юм уу тийм. Тэгээд тэрийг л тэд нар буцаж ярих л болж байгаа шиг байна. Тэнд чинь өөрийнхөө дүрийг бүтээл гэж болно гэж байна шүү дээ. Ерөөсөө тэр байхгүй. Тэгээ Түмэн ишигтэн гэж ингээ баахан судлаа. Эрдэмтдийн бүр нэг хурал мурлын зүр юм бол ингээ явсан чинь ерөөсөө тэр Түмэн ишигтэн гэж чинь гол юу нь бол одоо нэг Германы зэргийн чинь Гестапо гэж байсан шүү дээ. Яг тэр малгай юм биш. Тэр хэвд ерөөсөө тагнуулын хаал. Ерөөсөө тэр 10,000 цэргэл тэр Монгол улсын дайны бодлогыг тодорхойлж явж байсан. Тэр дотор байгаа хууль ямар хатуу байсан, ямар үнэнч байсан тийм ээ. Түмэн ишигтэнд байжгаад нас урах юм бол ар гертэн тэр дайны олцноос тэдэн жилд нь тэгж өгнө. Урвсан байвал тэгнэ, тэр удмаар нь тэгнэ. Тэгээд тэр хааны гэр одоо манайхаар бол галт тоомоогоо тэр хавар тэдэн метрийн хооронд хүн явуулдаг ч гэдэг юм. Гэхдээ ингээ бүр мундаг том алба байсан байгаа байхгүй. Хаана тэгж утсан байх юм? Энэ эрдэмтдээ цуглуулахаар юмнууд цуглуулад тавиад ирдэ юм байна л да. Тэгээд Түмэн гэдэг чинь 10,000 гэсэн үг юм. Тэгээд дотроо 9-10 салдаг. Тэгээд морь одоо тэр чинь 10,000 морь байгаа шүү. Зүгээр нэг юм хоньны морь үл явахгүй шүү дээ. Тэгээд ямар морь авчих тэр чинь морио сургадаг хүн байсан байгаа. Морио услуулдаг хүн байсан. Тэгээд дайнд явж байгаа цаатаа нөгөө давааны юм шиг байна. Тэгээд дайнд явжсэн хүмүүс яадаг байсан юм. Одоо морио услаа шүү дээ. Дайнд явж байгаа юм чинь морин хүртэл төрөгдөг болгож сургаж байсан байгаа байхгүй. Тэгээд тэр яаж сургадаг би яриаг واخ нөр эрдэмтдийн ярианаас. Тэгээд тэр одоо ингээд цэргүүд явна шүү дээ. Хамгийн урд байгаа жанчин зогсогчд одоо гэсэн микрофон чанга ярих байхгүй шүү дээ. Яаж зэрэг зогсдог байсан те. Бүгд техниктэй баг. Яадаг байсан. Дөрөөгөөрөө ингэж юугаараа зогтдог байсан. Тэгэхээр дөрөө зохиод арыг зохиол явчихдаг байсан ч гэдэм юм. Ийм мундаг технологиуд байсан. Наа чи нөгөө Оросын тийм цэргийн сургуулиудад Чингисийн юуны сургууль гэж ордог юм билээ. Хичээлээр ордог байсан юм билээ. Бид нар энийг устгацсан байгаа байхгүй. Ярихаар л одоо янз бүрээр хэлүүлээ энэ юм байна. Тэгээд ер нь ингээ бодоход энэ тийм нүүдэлчин байсан улсууд тийм ээ. Яаж тийм хүчрэг болсон бэ гэхэл тэр чинь тэр чиглэл институт байсан байгаа байхгүй. Ер нь бол яаж энэтэй байна уу? Оо сонирхолтой байна. Тэгээд зүгээр нэг тийм малчин байсан хүн дэлхийн талыг эзнэ гэдэг чинь одоо байх ёсгүй шүү. Тэр хүнийг хүмүүжүүлж байсан тодорхой ямар нэгэн тийм одоогор би институтээс яриад байгаа тийм байсан ба. Тэгээд тэр хууль их засаг хууль гэж тэр хууль яаж мөрдөгж байсан тэр сахилгат ямар байсан гэд ингээд тэр юм руу орохоор бол ерөөсөө хууль хэрэгждэг газар л хөгждөг юм байна л. Тэр зорилготой хүрдэг юм байна л гэсэн. Монголчуудын тэр гэрийн сургууль актер байсан байгааз нүүдэлчдийн соёлчдыг хүүхдээ хэн болгож хүмүүжүүлэх үү гэдэг тэр бол гайхалтай юм. Тэгээд тэр 13 дугаар зууны үечин дээр хүүхдүүдийнх нь хүүхдүүд тийм ээ ач 30 хүртэл босс явсан байгаа.
Одоо бид нар чинь нэг өөрсдөө хүүхдийг нэг бүх болгох гал ч юм уу нэг өөрийнхөө юмд уламжлал болох гал марахгүй шин. Тэр чинь тэгэж уламжилж боссын юг авч явсал байгаа юм л да. Уламжлалаа мэддэг ер нь уламжлуулъя гэж боддог тэр бодлыг ч ерөөсөө 30 донд байхгүй болгосон юм шүү. Тэр хэдлэг чи ер нь тийм үү? Тэр нь айгүй юм устгасан юм байна бид нар. Тэгээд одоо энийг л одоо энэ арчилчин гарч ирэл ярьж байгаа. Тэгээд ярих гэх нь ярьдаг явсан эрдэмтэд нь байхгүй болсон устгах гэж байна. Тэгээд энийг түүхийг ярих юм бол ямар ч хүн арх уучаа зөвхөн Чингис гэдэг архийг худалдаж авч уучаад чийжээд болох ш тийм ээ. Тэр түүхийг оронгот хүн дотор нэг юм бодогддоггүй ч. Бид нар ингэж өргөжлүүлэх ёстой юмыг яасан арчаагүй байна гэдэг юм бодогдохоор юм л. Тэгээд төмөн хэсэгтэн ч бас нэг тийм л юм одоо нүдэнд харагдуулах гэдэг байгаа ш. Бид нар чинь ингэж ирэхээр Чингис хааны үлгийн нутаг нь юу ч байхгүй. Айгүй л байдаг л байна. Тийм үү? Юу ч байхгүй шүү дээ зүйлх юм. Тэгэл тийм юм л одоо ярих нь ядаж хүүхдүүдийн хүмүүжилд их зүгээр юм болов гэж бодоод байна. Хүүхдийн хүмүүжлэхээс гадна дотноос ирсэн хүмүүст ядаж бас үзүүлэх нэг ядаж нэг үзүүлэх юмтай болчих л дээ. Тэгэхээр тэрэн дээр бол танд бол баярлаж явдаг хүмүүс ч гэсэн хэлдэг баг. Тийм ээ, тийм гоё юм хийх гэж байгаа тухайд нь. За тэгвэл энэ жилээс нэлээд тууштай. Тэгнэ. Орох юм байна түмэн шигдэг. Янз бүрээр танахаар реклам үнгүй цацсан шүү. Үнгүй цацсан байсан. Тэг. Бас юм өгнөх хэвч юм. Яа өөрийнх нь дүрийг л нэг оруулаад ав. Түмэн шигтэн дотор нь. Нэрэн түүхийг бол нэлээ одоо янз бүрийн түүхүүдийн ном гарч ин Чингис хааны тухай тийм ээ одоо дандаа тэр зохиолчдын үзэл бодол яваад байгаа байхгүй юу. Замбрааг үг биелэхээр тэдний бас буруу ш. Манайд бол өөрсдөө бодож байгаа хийгээд байгаа ш. Тэр том институцийг бид нар судалж гаргаж ирмээр л юм бэл. Яаж тийм сахилга баттай 100000 зэргийг авч явсан тийм ээ. Шин орой болгон бид нар шиг хурал хийгээд авахгүй ш. Тэгэл тэнд орсон бол яг тэр чамаар явдаг. Тэр талаар та судалж үзв. Яагаад тийм байсныг? Харин судалж үзэл тэр идэт төрсэн байхгүй. Энийг юусоо монголчууд үзүүлэлтэд харуулдаг бол гадныхаа ирээд ийм салаа байсан юм байна, ийм том айран байсан. Тэгжээж идэх чинь өчрөг байсан юм ш. Түүнээс ч нэг тийм намхан морь унсан нэг хэдэн замбраагүй улсууд гадар хоноол яваад идэг. Тэгэл дээр мэгээд идэг биш юм чинь. Тэр том одоо цэргийн зохион байгуулалтаа Европ гэдэг ч юм бол бас л хөгжсөн байсан улсууд. Яаж эзэлж ийсэн, яаж бүгд урлаг баг. Чингис хааны тухай тань таалагдсан хамгийн сайн зохиол ямар зохиол вэ? Би яг тийм сайн зохиол одоогор олж үзэх байгаа шүү дээ. Нууц товчоог л зүгээр харж байсан. Нууц товчооч бас тийм юу л да. Нарийн юм их багтаа. Тэг яг өмнө юм удлаа юм уу ч. Орсын Яаны зохиолыг уншсан уу? Яаны зохиолыг уншиж байгаа. Гурамсан арман байсан. Үгүй юу? Хин Сарвдын жаргал сайхныхыг. Бишээгүй юу? Гүмлөө ихийг л ярьж байсан. Тэг кинонуудыг нэг төвж үзчихсэн. Тэгээд ер нь тэр талаар кино хий гэсэн бодол байдгүй тийм. Баггүй чинь том сэдв байхгүй. Тэгснээс баримлтайгаа ноцолж байсан тэр. Кино хийнэ гэдэг чинь ийм том сэдвэр муу кино хийвэл тэгэл. Харин бид тэгэд бол таны кино руу ордгон багтал гэж бодож шүү дээ. Маш том урлаг байхгүй. Хоёрын хооронд хэвлэл хийгээд ч хэрэггүй. Бүх урлагийн дотроос хамгийн чухал гэдэг чинь бол үцэл сурталтаас тэр хүнд хүрж байгаа даа ч гэсэн тэр л байхгүй. Харин тэгэхээр тийм юмыг яг ингээд чин сэтгэлээс ойлгодог хүн хийх ёстой. Аюулс хэрэгтэй л дээ. Би бол таны кино урлаг руу ороосоо л гэж боддог. Баримлын юм энэ төр бол сургуулийн төгссөн болохоор бол утлаа өнөө хүнд жигийн миг энтрээ ярьж болж байгаа даа хэмээч. Кино урлаг бол зүгээр урлагийн мэдрэмж авах болохгүй юу? Хэцүү шүү. Тэгээд тулс дэмжих хэрэгтэй. Одоо Солонгосын урлаг яагаад ингэж хүчтэй Японых, Хятадных юм болоод төрн дэмжиж байгаа. Бодлоор энэ ч дандаа хүмүүжлээ юм байгаа. Сая тэр PC-гээл нөхрийг харалттай. Солонгосын төрөөсөн дэмжсэн бодлогын дүнд гарч ирсэн нөхрөл байхгүй юу? Ер нь бол. Тэгээд Солонгос гэдэг нэр дэлхийд даяар гарч ирж тийм. Тэр шиг бид нар тийм кластер маягаар юм хөгжүүлдэг. Улс өөрөө нэг тийм одоо нэг тийм зорилготой болох. Тэр зорилгын төлөө 2.7 сая хүн бүгд харах л одоо тийм л болох хэрэгтэй л байна л да. Ер нь засгийн газар дээр энэ асуудал яригдт юм уу? Манай хул яг үнэндээ төрийн бодлогоор урлаг спортод дэмжихтэй айгүй муу шүү дээ. Яа сая. За спорт бол арай гайгүй. Одоо бас л хэцүү шүү дээ. Одоо сая олимпиараа хурлаа хэлээ. Манай дээр хамгийн хоцрогдсон хоёр холбоо байдаг байхгүй. Монголын үндэсний бүхий холбоо, олимпийн холбоо ороо гэж.
бид нар хороонд нь гишүүн байдаг. Сайхан шүүмжлэндээ хөөс дурдаас энийг л сууч. Чи намайг яах юм л. Нөгөө санал өгдөг хүмүүсээ бүгдээр ингэ жил болгон бэлэг өгдөг ч юм өөрсдөө хүмүүсийг тавьчихсан. Ямар ч тийм шинжилэл явагддаг. Бидгээ сая хуралд нь очооч. Өнөөдөр одоо олимпиад ярьж байгаа юм чи. Сая нэг улсын нэг тийм мөрөөдөл гэж ярьлаа шүү дээ. Манайх ч өвөлтөй орн тийм ээ. Гинт 100 халуур болохгүй шүү. Өвлийн спорт хайцсан бай. Байхгүй. Тэр шорт трек байна. Тэгээд тэр нэг ойрын зайны төвшүүрийн уралдаанууд байна. Цаны уралдаанууд байна. Биатлон энэ төр бол манайд хөгжил өстой спорт байхгүй. Тэгэл байдаг. Бодлого нь байхгүй. Тэгэл энэ олимпиад орны нөхрийг ингээл үргэлжлүүлээд нөгөө хэдэн юмнууд ингээл бүх насаар нь сонгоол яваад. Тэнд ер нь дарга байхын ач холбогдол юу юм бэ? Мэдлэхгүй нэг цалин авдаг үс тэгээд нэг гадаад явдаг үс. Би тэгээд яг бодлого юм явдаг л багт. Тэгвэл өвлөө олимпич айдсан бэ гэж асуумаар байна. Өвлөө олимп байхгүй. Жил болгоны цагаан утсаар нэг хэдэн ордог. Миний үед бол өвлөө олимп бол харьцангуй гайгүйсэн. Би тэр шиг шивэг. Тэр үед бол бодлого байсан баг. Одоо зуны спорт гэж нөгөө бокс, жудо бүх хоёр л нэг явж шин. Тэгэл эн чинь өөр төрлийн зөндөө спорт байгаа байхгүй манайхан. Одоо тэр саксны залуучуудыг харалтаа. Залуучууд саксныхан зүгээр нэг хитэн бэлтгэл хийдэг залуучууд маань очивол хятадын залуучуудын шиг шоог очлох байхгүй. Зүр жоохон тордоход бодлого байгаа л ингээд бол болж л байгаа байхгүй. Тэгэхээр ер нь засгийн газар дээр яригдах юм уу? Одоо ямар ч үсэн спортын яамтай болсон Монгол улс их том хүлээлттэй байгаа. Энэ дээр бол ахиц гарах болов гэж одоо гордож шүү дээ. Урлаг бол бүр тэр чигээр хаягдсан тий. Одоо энэ бусад улсуудыг харж байхад энэ олон анги сериалууд нь дандаа бодлохоор хоол идэг кино гаргаж байгаа л Монгол солонгос хоолны газрууд гараад ирсэн. Хувцлалт байгаа нь тэр ёс заншил байгаа нь ингээд тэр хувцлалт хэл ус ёс заншил тэр сериалаар яваад ахаар л санагалцдаг юм байл хүн ямар ч. Гэхдээ энийг харалтаа гэсэн нэг тийм юмнууд бол байдаг юм байлаа тэгээд. Та яг манай хувийн салбарынхан бас дагаад хөгжих хэрэгтэй л дээ тэгээд. Одоо нэг хэдхэн компани монопол өгчсөн. Кино театруудыг монопол авсан байгаа зү бас. Кино уран бүтээлчтэй 60% авдаг гэж шүү ашиг. Хамгийн эмгэнэлтэй энэ манай медиа хэвлэл мэдээлэл өөрсдөө цензууранд орсон. Эн чинь өөрөө маш том эмгэнэл баг. Хаагуурын чөчөөд чөлөөтэй юм ярих гэр за тэр компаниг ярьж болохгүй шүү. Ингээл одоо яг солонгосын хөгжиж адилхан шүү. Хэдэн монопол компани гараад ирэнгүүт тэр багжин хий чинь өмчийг хураажсан байгаа шүү. Тэгээ өөрсдөө юу яагаад буцаагаад өөрсдөө нь захирлын тавиад буцааж өгч байсан ч гэдэг юм уу тийм ээ. Одоо хэвлэл мэдээллийн хүлээс тавигдах байлгүй дээ. Та өнөөдөр цензургүй ярьж чадав. Цензургүй ярьж чадав. Мэдээгүй. Би энэ тэгэл ороод эмэрхүүл юм яриад байсан шүү дээ. Тийм үү. Дугаарыг сурчиж дээ. Тэгтээ таныг би одоо өөр юм ярина гэж хурж авчирч байгаад өөр юм яриулаг үзтээ. Гайгүй үзтээ. За. Ингээд бид хоёрын энэ удаагийн ярилцлага үүгээр дуусах гэж байна. Цаг маань дуусч байна. Тэгээд энэ удаагийн цензургүй ярианд дурагдж ирж ярилцсан. Танд баярлалаа. За баярлалаа. Ингээд шонхор телевиз маань бас цензургүй яриа гэдэг. Бараг өөр юм юу байхгүй дээ. Ярьслаа гэдэг. Байгаа. Тийм. Банк цензургүй байгаараа гэдэг одоо юм шонхрын явуудаа ингэж. За баярлалаа. Ингээд Монгол төрийн бахархалт шоу бэлгэнд авсан манай нэвтрүүлгийн нэртэй юм сайхан бэлэг дурсгал өгсөн танд баярлалаа. Үндэсний бахархал телевиз болохын дамжиггүй дандаа цензургүй байх болно. Хичээж ажиллаарай. Хэцүү шүү. За танд баярлалаа. За үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөөд эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагта эрг уулзцгаая. Баяр та. Ер нь яхаараа нэг хүн Чингис хааны тухай кино болдог ингэ зовж явах хэрэгтэй тийм. Энэ төрийн бодлого гэдэг нь хайцсан. Үс ахаар Монголын улс төрд орж ирлээ. Та нэрээ үс санаад байгаа шүү. Надаа ус санаж юу авах вэ? Би бол түрүү хэлсэн шүү дээ. Шудраг ёсон төлөө явна. Арчлалын төлөө явна. Энэ Улаанбаатарч бидний гэр орно гэсэн. Тэр намайг хөрөлцөхийнхээ энэ зал дуртай юм аа тийм. Ардын намд бол бас илсэх гээд очсон чинь намайг болохоор намын сэв суулгана гэдэг аваа. Бас нэг сайхан гэдэг хүнийг бол танаа намайг хүчтэй жийж гаргаж өндөр хайсан юм шүү дээ.